1907 он Герман улсын иргэн талаараа зэтлэн тэргүүтэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид социалистийн эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулж дэлхийд даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэгдсэн хөтөлбөрийг эхлүүлжээ. 1924 он Монгол улсын анхны үндсэн хуулинд тус улсын харьяат ард түмэн угсаа, шашин, эрхтэй эмэгтэй хэмээх ядуургүй нэгэн адил эрхийг дэлбэл зохин хэмээн заасан нь Монгол улс Аз тивдээ анх удаа эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засаг улс төрийн бүхий л эрхийг тунхаглаж Монголын эмэгтэйчүүд түүхэн цаг үед улсын орныхоо хөгжил дэвшиж үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсаар иржээ. Нийгмийн арчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа социалистийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлж турлыг Азийн эмэгтэйчүүд гендрийн тэгш эрхийн сэдвийн дор 2016 оны 4-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Монголын нийт эрхчүүд эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Ерөнхий зохион байгуулагч нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо социалистийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага.